Сайн бацхан өрхмөсгчдээ тавхиндээ шин 7 хоногийн мэндийг хүргэе. Эрдэнэ телевизийн даваа гарагийн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Эхний хэмэдэд танилцуулъя. Эрдэнэ үйлдвэрийн хэмжээнд нэн төрөнд хөдөлмөрийн аюулгүй байдал урьяндор хэрэгжиж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухаан бодлогын хүрээнд аюулыг мэдээлэх хэрэгслүүд ажилладаг. Үүний нэг нь аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл авах зорилт бүхий 71300 дугаар юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ухаан байгаль орчныг хамгаалах хэлцээс дээрх дугаарт ирсэн мэдээллийн мөрөөр хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөгөө зохион байгуулдаг болсон байна. Аюулыг мэдээлэх зорилттой 71300 дугаарыг ажиллуулснаар тухайн ажлын байранд дах ажилтны идэх оролцоог нэмэгдүүлж анхаарал сэрэмжийг дэвшүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд үздэг. Харин ажилтнуудын өгсөн мэдээллийн мөрөөр цаг алдалгүй арга хэмжээ авах, эргэж холбоо барих, шийдвэрлэх явцыг эрчимжүүлэх зорилгоор даваа гараг бүрт зөвлөгөө зохион байгуулж хөвшөөд байна. Зөвлөгөөнд цех нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан инженерүүд оролцож өөрсдийн харьяа ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар мэдээлэл солилцдог болсон байна. Ингэснээр 71300 дугаарт ирсэн мэдээлэл богино хугацаанд шийдэхэд ихээхэн төхөмтэй ажээ. За энэ бол зарим бүтцийн нэгжүүд ингээд 71300 мэдээллийн мөрөөр арга хэмжээ авах даалгаврыг өгдөг ч гэсэн зарим бүтцийн нэгжүүд бол үнийг үл өшөөсөн байдал бол анзаарагдаад байдаг. Тэгээд нөгөө ажилтнуудаа эргэж холбоо барьдаггүй. Энэ маань ингээд ийм асуудал гараад ирсэн учраас бид компани хэмжээнд энийг ерөөсөө 7 хоног болгоны нэгд өдөр өнгөрсөн 7 хоногийн 71300 мэдээлэл ирсэн мөрөөр ямар арга хэмжээ авсан тэр холбогдох бүтцийн нэгжүүдийн удирдах ажилтан хаб инженерүүд байлцуулж байгаа ярилцж байгаа. Энэ шийдэгдсэн үү? Энэ яагаад шийдэгдэг вэ? Ажилтнаа эргэж холбоо барьсан уу? Энэ ингэснээр чухал байгаа. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд 71300 дугаарт нийт 18 төрлийн аюулыг илрүүлэх мэдээлэл иржээ. Эдгээр ихэнхийг үйлдвэрийн бүс дэх зам, замын хөдөлгөөн, тээвэрлэлтэд хүндрэл учруулж байгаа засвар, тэмдэглэгээний зөрчил, цэвэрлэгээний чанартай холбоотой мэдээллүүд эзэлж байгаа юм. Өнөөдрийн зөвлөгөөнөөр дээрх асуудлыг тухайн цехийн удирдлагуудад танилцуулан хамтарч ажиллахыг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад үүрэг чиглэл болголоо. Дараагийн мэдээ. Эрдэнэ үйлдвэрийн Ахмадын зөвлөлийн дэргэдэх үйлдвэрчний эвлэлийн хорооны дэргэд 23 хороо ажилладаг. Энэ жил үйлдвэрчний эвлэл үүсгэн байгуулагдсны 100 жилийн ой тохиож байгаа юм. Энийг өгтөж олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлээд байна. Монгол улсад үйлдвэрчний байгууллага үүсгэн байгуулагдсны 100 жилийн ойг энэ оны 8 дугаар сарын сүүлээр тэмдэглэсэн. Тусаг өгтөж манай үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбооч олон талт арга хэмжээг амжилттай зохион байгуулж тэр дундаа Ахмадын зөвлөлийн маань тусаг өгтөж идэвх санаачлагтай ажилласан байна. За Ахмадуудаа урамшуулах уулзалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан юм. Тус уулзалтын үеэр арга хэмжээнд санаачлагтай оролцсон 30 гишүүндээ 100 жилийн ой медалийг гардуулан өглөө. Мөн ойн арга хэмжээнд хамгийн идэвхтэй оролцсон хүмүүсээ үйлдвэрчний эвлэлийн нэрмжит шагналаар шагнах урамшуулах шийдвэр гаргасан бөгөөд анхан шатны нэгжүүдээрээ дамжуулан урамшуулахаар болсон юм байна. За ташрам дуртахад Ахмадын зөвлөлийн дэргэд үйлдвэрчний зөвлөлийн 3 тэргүүлэгч гишүүн, 3 хянан шалгах комиссийн гишүүн болон нийтдээ 32 хүн үйлдвэрчний хорооны асуудлыг хариуцсан ажилд юм байна. Дараагийн мэдээ. Өнгөрөх 9-р сард дэлхийн зах зээл дээр зэсийн дундаж үн 6583 Америк долларт тэнцүү байсан. 8-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 105 $. Өссөн байна. Энэ оны 3-р улирлын байдлаар зэсийн дундаж үн 6346.6 Америк доллар байсан нь өмнөх улирлтай харьцуулахад 683 Америк доллараар өссөн үзүүлэлт гарчээ. Харин 2017 оны эхний 9 сар зэсийн дундаж үн 5947 Америк доллар байсан бөгөөд үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1223 Америк доллараар нэмэгдсэн дүнтэй байна. Хэдийгээр дундаж үн өсөлттэй байгаа ч өнгөрөх 9-р сарын их үед 6900 Америк доллар хүрсэн зэсийн үн мөн сарын сүүлээр 6400 Америк доллар болж бараг 500 Америк доллараар буураад байгаа юм. За сүүлийн өдрүүдэд бол зэсийн үн маань бол суларч байгаа. Ирэх үйлрэл зэсийн үн ямар байх талаар бол судлаачид бол өөр байр суурьтай байгаа. Сүүлийн үеийн үнийн бууралтай холбоотойгоор зарим судлаачид бол ирэх үйлрэлд бол зэсийн үн 3 дугаар сард улиралтайгаа харьцуулахад буурна гэж үзэж байна. Тухайлбал ING банкны судлаачид 2017 оны 3 дугаар улиралд зэсийн сарын дундаж үн улирлын дундаж үн $6300 давж өссөн бол 4-р улирал бол $6300 болно гэж үзэж байна. Зарим судлаачид бол зэсийн үн цаашид үргэлжлэн өснө гэсэн өөдрөг байр суурьтай байгаа. Тухайлбал Wood Mackenzie судалгааны байгууллага 2017 оны 4-р улиралд зэсийн үн дунджаар $6500 орчим $. Тонн байна гэж үзэж байна.
Олон улсын судалгааны байгууллагууд ойрын хугацаанд зэсийн үн өсөх эсвэл буур хандлагатай гэж таамаглаж байгаа ч дэлхийн зах зээл дээрх ханш нэлээд хэлбэлзэлтэй байна гэдэгт санал нэгдэж байна. Сүүлийн ганцхан сард л гэхэд 1 тонн зэсийн үн 500 хүртэл доллараар өсөж уруутсан нь ханш тогтворгүй байгааг харуулж байна гэсэн юм. Даваагаргийн мэдээллийн хөтөлбөр танд хүрч байна. Дараагийнх мэдээ танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар одод үлэг компани ерөнхий тогооч Монгол улсын зөвлөх инженер Цэрэн Жимгийг төрийн дээд шагнал Алтан гац одноор шагналсныг энэ сарын 26-ны өдөр гардууллаа. Эрдэнэ төлөвийн хүдрийн ил урхад ажиллагчдад халуун хоолны үйлдвэрлэл үйлчлэгээ үзүүлдэг оддөл компани ерөнхий тогооч Цэрэн Жимэгт төрийн дээд шагнал Алтан гац одонг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц төрийн өмчт компани захирал Ирхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Эрдэнэ цэцэгнаар ёслол хүндэтгэлийн өргөнд гардуулж өглөө. Цэрэн Жимэг нь хоол үйлдвэрлэлийн салбарт 35 дахь жилдээ ажиллаж ард иргэдтэй амт чанартай эрүүл хоолоор үйлчлэх үйлсэд өөрийн мэдлэг чадвараа зориулж яваа шилдэг тогооч хүнсний технологич хүн юм. Тэр мэрэгчлээ цаг ямагт дээшлүүлж орчин үеийн шин дэвшилтэт технологиг хоол үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж мэрэгчлэрээ Монгол улсын зөвлөх инженерийн болцол хангажээ. Би тогооч мэрэгчлийг эзэмсэж 35 жил ажиллаж байна. Тасралтгүй энэ халуун хоол үйл ажиллагаа үйлчлүүлэгч нартай ингээд халуун хоолндоо үйлчлүүлээд хүмүүс үйлчлүүлэгч маань сайхан хоол байна баярлаа гэж хэлэх айгүй сайхан мөч байдаг. Энэ сайхан мэрэгчлийг эзэмсэндээ их баяртай байна. Өнөөдөр ийм сайхан шагнал аваад байгаад баяртай байна. Жимэгт Алтан гац одон гардуулах үеэр Монгол улсын тогоочдын холбооны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн төлөөлөлд хүрэлцэн ирж баяр хүргэлээ. Тэд мэндчилгээндээ манай Орхон аймгийн тогооч нар мэрэгжлийн өндөр ур чадвартай, нэр хүндтэй, олон улс болон өөрийн орны уралдаан тэмцээнд үргэлж манлайлж оролцдог шилдэгүүд нь байдаг. Тиймээс төр засгийн өндөр шагналтнууд олон төрдөг юм. Тэдний нэг түүчээ болж байгаа Цэрэн Жимэгтэй халуун баяр хүргэж төмөн олондоо эрүүл амттай хоолоор үйлчлэх ариун үйлсэд нь өндөр амжилт хүсээрэй гэсэн юм а. Эрдэнэ төлөвийн дэргэдэх хангард клубт өмнө софтенсти секц ажилладаг байсан. Нэлээд хэдэн жил завсарсан тус сексийг хичээлүүлэх шийдвэр гарч шинэ талбайг засаж тогтжуулах ажил энэ намраас хийгдсэн. Харин өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр тус талбайн нээлт боллоо. Мэдээллийн дэлгэрэнгүй хүлээн авна. Софтенс буюу талбайд хийсэн дэлхийд алдартай спортын төрөл яхааргүй мөн тус спортоор хичээлэх сонирхолтой хүмүүсийн эрэлтэд тулгуурлан талбайг шинээр тогтжуулан засварлаж дуусан байна. Хүний биеийн бүхэл булчин зэрэг ажиллуулахаас гадна биеийн эвслийг богино хугацаанд сайжруулах зүрх судасны өвчлөлийн эсрэг өндөр үр дүнтэй тус спортоор хичээлэх боломж үе таалга инхүү нэгдэж байна. Талбайг олон улсын стандартын дагуу засаж тогтжуулсан бөгөөд тус спортоор хичээлэх сонирхолтой хүн болон хүүхэд залуус хангарт спорт зохицол спорт хүсэлтэд гаргаж хамрагдах бүрэн боломжтой юм а. За зөвхөн ганцаараа гэлтгүй анги хамт олон найз нөхдөөрөө хамтдаа хичээлэх, биеийн ерөнхий үзүүлэлтээ сайжруулах, мөн хөдөлгөөний эвсэлтэй болох боломжийг энхүү Эрдэнэ төлөвийн удирдлагууд нээж өгсөн таатай мэдээ байна. За манай үйлдвэрт энэ сайхан талбайг Оросын мэрэгчлүүдийн хүчээр, зөвлөлтийн мэрэгчлүүдийн хүчээр байгуулсан байгаа. Гэтэл энэ талбай маань яг тухайн одоо талбай дээр тоглох гэж байгаа нөгөө тамирчдын маань шаардлагыг хангахгүйсэн. Учир нь гол нэгдүгээрт энэ зэмтэн талбай маань өөрөө эвдрээ, тэнхрээд ингээд доошоо зөмрөөд газрын өрсөнд гараад ирсэн. Нөгөө талаас эн чинь нөгөө нар тусгалтын юу болж өгөхгүй. Улсууд ингээд тоглохоор чинь урдаас нар гэлбаад ингээд тоглож болдгоо учраас ингэж харж ирсэн талбайг биднээс ийшээ ингэж харуулж юу бач. Ингэж харж ирсэн талбайг ийшээ харуулж одоо зохион байгуул шинээр хийж байгаа юм аа. Нөгөө талаас эн чинь зүгээр зэмтэн талбай байсан бол биднээс ногоон зөвлөжүүлээд дээр нь одоо энэ талбайгаа бүр стандартын болгож олон улсын стандартын болгож хийх талаар ажилласан. Энд манай Монголын одоо газрын тесний холбооноос нэлээд идэвх зүтгэл гаргаж энэ мэрэгжлийн татын зөвлөгөөнүүдийг өгж одоо яг ажиллаж байна. За энэхүү Эрдэнэ төлөвийн ажилчид болон тэдний үр хүүхдүүд гэр бүлийнхэн заашлаад Орхон аймгийн иргэд тенсэр хичээлэх бүрэн боломж нээгдэж байгаа юм. За гадна талбайд хичээлэх учир дулааны улиралд ажиллах боломжтой бөгөөд тус талбай нээлт энэхүү өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт боллоо. Орхон аймагт өнгөрсөн Бям гарагт номын үзэсгэлэн худалдаа боллоо.
Баасан гарагт уурхач соёлын ордны өмнө буюу амрын талбайд номын өргөтгсөн худалдаа боллоо. Бүх ном 10-аас 50% хямдрал зарласан учраас уншигчдад олдох ховор боломж байлаа гэхэд болно. За харамсалтай цаг агаарын байдал тавгүй нойтон цастай байсан учраас харьцангуй зөөн хүн оролцсон гэж болно. За уран зохиолын дэлхийн шилдэг бүтээлүүд, шинжлэх ухааны, мөн шүлэг яруу найргийн хүүхдийн таны мэд хүн гэд маш олон төрлийн номуудыг уншигчдын өмнө дэлгэсэн бөгөөд ном бүхэн бараг тал үнээрээ борлуулагдаж байсан. За мөн номын зохиолчид, яруу найрагчид Улаанбаатараас хүрэлцээрж өөрсдийн зохиол бүтээлийн дээжээс үсгэлэн худалдаанд зорин ирсэн иргэдэд зориулан уран бүтээлийн дээжээс уншигчтай хүргэж байсан юм. За номын өргөтгсөн худалдаанд Орхон аймгийн болон Эрдэнэ төлбөрийн зарим удирдлагууд оролцлоо. Одоо тавхан үргэлжлүүлэн улс орон болон дэлхийд дахинд өрнөсөн онцлог үйл явдлын талаарх мэдээллийг цаг мууцнаас бэлтгэснийг хүлээн авна. Хятад улс хойд солонгосын компаниудыг хаана нэгдсэн улсын байгууллагын шийдвэртэй холбоотойгоор Хятад улс их газарт үйл ажиллагаа явуулж буй хойд солонгосын компаниудын үйл ажиллагааг зогсоохоор болж байгаагаа мэдээллээ. Эхний ээлжийн компаниуд эх оны 1-р сар гэхэд үйл ажиллагаагаа зогсоох ёстой бөгөөд Хятад бүгд найрамдах хэлжсэн Солонгос ард улсын хамтарсан компаниуд хүртэл хаалгаа барих юм байна. Бэхнаны цорын ганц томоохон төрш болох Хятад улс 6 дахь удаагийн цөмийн туршилт болон нэгдсэн улсын байгууллагын шийдвэрийн дагуу хойд солонгосоос бүс бараа худалдан авахаа зогсоож газрын тос нийлүүлэлтээ бууруулсан юм. Хятадын худалдааны сайд мэдээлэлдээ хойд солонгосын компаниудад тус улсад үйл ажиллагаа явуулахаа болох 120 өдрийн хугацаа өгч байгаа гэсэн байна. Улс төрийн болон эдийн засгийн хувьд дэлхийн олон орнтой харилцаагүй богд наримд хартажсан Солонгос ард улсын худалдааны гол хамтрагч нь Хятад улс юм. Саяхны хүртэл аль болох хамгаалах байр суурь баримталдаг байсан хэдий ч цөмийн туршилтыг нь эрс буруутгах болсон байна. Эдийн засгийн мэдээлэл олон нийтэд дэлгэгдэггүй богд наримд хартажсан Солонгос ард улсын хувьд шинжээчд зөвхөн таамаглахаас өөр сонголтгүй үлдсэн байна. Монгол Улсын хамтын ажиллагаа 2017 чуулга уулзалт Улаанбаатар одноо болно. Өнгөрсөн өнд Монгол Улсын хамтын ажиллагаа 2016 эдийн засгийн анх дугаар чуулга уулзалтыг Оросын холбооны улсын Новосибирск одноо зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Монгол талаас чухал ач холбогдол өгч улсын хурл, засгийн газрын гишүүд, орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл, урлагийн маструуд, шилдэг тамирчид, чөлөөт уран бүтээлчид бүхий нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцсон. Монгол Улсын хамтын ажиллагаа 2016 чуулга уулзалтаас гарсан саналуудыг цаашид хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс ээлжиж чуулга уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 2-ноос 4-нд Улаанбаатар одноо зохион байгуулахаар болж байна. Арга хэмжээг өгтөж улсын их хурлын гишүүн, Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Инх Хамгалан, Оросын холбооны улсын холбооны зөвлөлийн эдийн засгийн бодлогын байнгын хорооны 1-р орлогч дарга Калашников тэргүүтээ төлөөлөгчд хэвлэл мэдээллийг зориулж чуулга уулзалтын талаар мэдээлэл өглөө. Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын их хурлын дарга Инх болдод өнгөрсөн баасан гарагт Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-оос 2020 оны төсвийн төлөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, сангийн сайдын үргүүсгэгч Чойж Сүрэн өргөн мэдүүллээ. Улсын их хурлын 2016 оны 11-р сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан эдийн засгийн эсэргийх хөтөлбөр болон олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжүүлэлтийн хөтөлбөрийг тус үндэслэн төсвийн нэгдмэл тэнцвэртэй байдлыг хангах, сахилгаватыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шатаа бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд зарчмуудыг баримтлан 2018 оны төсвийн төслийг боловсруулсан байна. Эдийн засаг нийгмийн хөгжүүлэх хэрэгжилт 70.6% байна. Нийслэлийн засаг даргын зөвлөлийн ээлжид хуралдаан боллоо. Хуралдаанаараа хотын гэрэл төлөвийн өнөөгийн байдалд тулгамдж байгаа асуудлын тухай төрийн архив, албан хэрэг хөтөлбөрийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгт индексийн урамшуул олгох журмыг хэлцэж баталсан байна. Мөн нийслэлийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төсөл, нийслэлийн боловсролын байгууллагууд
байгууллагуудын хүртээмж, шаардлагатай хөрөнгө оруулалтын судалгааны тухай том төс өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралд холбогдох албаныхан танилцуулсан байна. Байгаль орчин дээлтэй технологи нэвтрүүлсэн иргэн аж ахуйн нэгжийг урамшуулна. Засгийн газрын ээжилт хуралдаан болж байгаль орчинд ээлтэй дэвшилтэд арга технологи нэвтрүүлсэн иргэн аж ахуйн нэгж байгууллагыг урамшуулах журмыг засгийн газрын тогтоолоор баталлаа. Тодорхойлбол шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж байгууллагад ногоон байгууллага гэрчилгээ, байгаль орчин сөрөг нөлөөллийг бууруулах чиглэсэн түүхий эд материал ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд эко тэмдэг олгох ба тэмдэг олгох шалгуур үзүүлэлтийг техникийн зөвлөл боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батлах юм байна. Түүнээс гадна гэрчилгээ авсан иргэн аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгож хэвлэл мэдээллийн хэрэгслээс сурталчлах, гадаад дотоодод хөрөнгө оруулалт, хөнгөлөлт зээл тусламж авахд тусламж үзүүлэх, хууль заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахд дагуу хэрэгтэйгээр оролцох юм байна. Америкийн нэгдсэн улсад Монгол охиныг олон жил гэрийн хорионд байлгасан эмэгтэйг баривчилжээ. Америкийн нэгдсэн улсын Индианы мужид оршин суудаг нэгэн эмэгтэй 15 настай Монгол болон 19 настай Хятад хоёр охиныг гэрийн хорионд олон жилээр байлгаж, сургуульд сургахгүй нийгмээс тусгаарлаж байсныг илрүүлж баривчилжээ. Хууль сахиулагчид өсвөр насны хоёр охин хүнд нөхцөлд хоригдож байсныг илрүүлсэний дараа Мэри Хейлер хэмээх эмэгтэйд эрүүгээр гүйцэтгэн шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах ажиллагаа энэ оны 1-р сараас эхэлсэн бөгөөд том охин Хятад, бага нь Монгол болохыг тогтоосон байна. Охид зөвхөн шуудангаас сонин авахын тулд л гадагш гардаг байснаа хэлсэн байна. Анх өсвөр насны хоёр охин гэртээ идэх хоолгүй гэсэн мэдээллийг нэгэн эмэгтэй өгсөн байна. Тэрээр охидын байшингийн гаднаас сонхыг нь цаасаар хаасан байдалтай байхыг харсан байна. Бас их туранхай, урт тослогдсон үстэй, уруул нь хагарсан нэг охин хаалгаа тайлсан гэж цагдаагийнханд ярьсан байна. Мэдээллийн хөтөлбөрөөр төгсгөлдөө хотуудын ойрын 3 хоногийн цагаагаар мэдээ арилжааны банкудаас ирүүлсэн баялгуудын ханшийн мэдээллийг хүргэе. Эрх мөнсөгчтэй Эрдэнэ телевизийн даваа гарагийн орой мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Та бүхний маргааш ажилд амжилт хүсье. Баяртай үзэгч.